За зогсон байдлаас яаж гарах вэ? За ойрын 7 хоног бол маш идэвхтэй үүн дээр эерэг нөлөөллөг бол өгж байна. За буд гариг маань эхрийн ордонд Тэнгэрийн ван гаригтай аялж байна. Тэгэхээр одоогоор яг 1% налуутай буд гариг, 1% налуутай Тэнгэрийн ван гариг хамтдаа аялснараа таны хувьд оюун санааны хувьд зогсон байдалтай шийдэл гаргаж чадахгүй эсвэл ямар нэгэн ажил төрлийн асуудлууд байгаа бол энэ маань хин нэгнээ сонсох мэдээ эсвэл гинтийн одоо ойрын аялалд гарах аялал за тэгээд бас шийдэж чадахгүй байсан олон асуудал дээр эерэг шийдлүүдийг, өвөрмөц шийдлүүдийг олох боломжийг бол өгнө. Тэгэхээр дараагийн 7 хоног таны хувьд бол маш олон гацаа садуудаасаа гарсан одоо мэдээллүүдийг өөрөө өөртөө татсан, бас үйл явдлуудыг өөртөө татсан ийм үе бол эхэлж байна. Тэгэхээр ер нь бол дараагийн одоо жилүүдэд Тэнгэрийн ван гараг эхрийн ордонд байршснараа одоо мэдээллийн эрен үед амьдарч байгаа бидний хувьд бол бүр илүү хурдцтай олон зүйлүүдийг нэг дор хүлээн авах боломжтой ийм үеийг бол эхлүүлж байна.